байж байгаа энэ хаврыг хэлж шүү. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Улаанбаатар хотод байршилтай тэргүүлэх ихтэй сургуулиудтай хамтран зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа маань 2 өдрийн турш цахимаар үргэлжлэн та бүхэнд хүрж байна. За орхон одоо бидний урилгыг хүлээн авч оролцож байгаа орхон их сургуулийн хамт олон болон сургуулийнхаа танилцуулга мэдээллийг хүргэхээр бидэндээ холбогдсон тэргүүн цэцэг багштай баярлалаа. За бид өмнөх жилүүдэд орчлон олон улсын сургуулийнхаа төгсөгчдөд зориулаад дотоодын болон гадаадын ихтэй сургуулиудын танилцуулгыг хийдгээсэн. Харин энэ жилийн хувьд цаг үеийн байдалтайгаа уялдуулаад орчлон олон улсын сургууль маань нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролт хамттай авиран дээр 21 аймаг Улаанбаатар хотын нийт 12 дугаар ангийн төгсөгчдөөс сурагчдтай мөн хэлийн чандаас холбогдож байгаа төгсөгч хүүхдүүдтэй зориулаад нээлттэй хэлбэрээр анх удаа орон даяар зохион байгуулж байгаа үйл ажиллагаа маа. За намайг Баярмаа гэдэг орчлон сургуулийн сургалтын албанд ажилладаг. Өнөөдрийн танилцуулганд орхон их сургуулийн танилцуулгыг элтгэвч багштай хамтран өдөртөн чиглүүлж оролцох болно. За тэргүүн цэцэг багшийн хувьд 2017 онд орчлон их сургуулийн дэд профессор цол 2018 оноос докторантурын хөтөлбөрт суралцж байгаа. Боловсролын байгууллагад 23 дахь жилдээ ажиллаж байгаа туршлагатай багш нь орхон их сургуулийн сургалтын албаны дараагаар ажилладаг. Сайн байна уу багшаа? Сайн байна уу? За тэргүүн цэцэг багш маань сургуулийн талаар мэдээлэл танилцуулга хийхээс өмнө та бүхэнд орхон сургуулийн танилцуулга видеог хүргье. Та Монголд гадаад багш нараар хичээлээ заалан хэлний төвшнгөө ахиулж Хятад, Америкийн нэгдсэн улс, Турк, Унгар, Итали зэрэг улсуудын ихтэй сургуулиудад 2-оос 3 жил үргэлжлүүлэн бакалавр, магистрийн зэрэгтэй төгсөх боломжтой. Мөн орхон их сургуулиас тавьсан шаардлагыг хангасан нөхцөл оюутан солилцооны хөтөлбөрөөр дамжуулан замын зардал байр, оюутны сургалтын төлбөрөө 100% хөнгөлүүлж Erasmus төслийн хүрээнд сарын 800 еврогийн стипендтэй суралцах болцоо олгож байна. За баярлалаа агшаа, та мэдээлэл өгч эхлэх үү? За энэ хата цахим хүрээнд энэ сайхан өдөрлөгийг зохион байгуулж байгаа орчлон олон улсын дунд сургуулийн баг хамт олон мөн энд оролцож байгаа 12 дугаар ангийн төгсөх ангийн 10-11 дугаар ангийн ахлах ангийн оюутнуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ оны мэнд хүргье. За ингээд орхон их сургууль маань 1992 онд байгуулагдсан төрийн бус өмчийн ууган сургуулиудын нэг өдгөө манайх 28 дахь хичээлийн жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ингээд төрийн бус өмчийн сургууль байна. За орхон их сургууль маань 3 дахь удаага магадлан итгэмжлэгдсэн 8000 гаруй төгсөгчтэй. За одоогийн байдлаар 3 бүрэлдэхүүн сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. За ингээд сургуулийнхаа тухай дэлгэрэнгүй танилцуулга хүргье. За орхон их сургууль маань өдгөө хүртэл цогцлбор болтлоо. 28 жилийн хугацаанд
хөгжсөн. За орхон хасуу Кембрижийн хөтөлбөртэй олон улсын сургууль, дунд сургуультай. Энэ сургууль маань 2000 онд үүсгэн байгуулагдсан. За энэ жил ингээд 20 дахь хичээлийн жилээ сургалтаа явуулж байгаа. 2016 оноос орхны багчууд цэцэрлэгтэй. За ингээд Дүршигт баазын хувьд бол нэлээ өргөн хүрээгээр сургалтыг шатлсан сургалтаар явуулж байгаа. За мөн одоо Немагийн хажуудгийн нэрмжит орхон боловсрол сан 2004 оноос сангийн үйл ажиллагаа явуулж байна. За мөн үндэсний соёл иргэншлийн ахлын төрийн бас байгууллага, Монгол цаахаа түншлэлийн холбоо төрийн бас байгууллага, Түүх дааз гэдэг оюутны одоо дадлагын баазтай. Энэ маань манай аяллаа ангийн оюутнуудад одоо дадлаг хийхэд зориулагдсан ийм Түүх дааз гэдэг дадлагын бааз байгуулагдсан. Монгол хэл соёл судлалын төв төрийн бас байгууллагатай. Энэ маань 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ бол гадаадын одоо олон улстай хамтарч эрдэм шинжилгээ нийт талаар судалгаа хийдэг ийм төрийн бус байгууллага байна. За манай одоо гарааны компани BBVJ гэдэг 1996 онд байгуулагдсан ийм компани байна. За хүчин чадлын хувьд орхийг сургууль маань хичээлийн 4 байртай. За стандарт нийцсэн спорт зал 2. За ингээд 60,000 гаруй одоо номын фонттай 270 оюутны суух юм суудлын тоотой номын сантай. За мөн одоо лекцийн 5 танхим, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг 2 кабинет, Монгол өвдөс хэмээх юм уламжлалтын эмнэлэгтэй сургуулийнхаа дэргэд. За ингээд гадаадын оюутан мэрэгчлэн багш нар байрлуулах гадаадын оюутнуудыг энд одоо хүлээн авах 20 үний одоо орон тоотой байр байна. За мөн одоо дотооддоо 200 оюутан хүлээн авах чадaltaй дотуур байртай. За багш ажилчдын одоо 42 айлын орон сууцыг мөн бас барьж ашиглалтанд оруулсан. За юм байна. За лабораториудын хувьд одоо Лингапон, криминалистикийн лаборатори, хууль зүйн тусалцаа үзүүлэх төв, хууль зүйн клиник сургалтын төв, ихтгэл сургалтын банк, Нэгтлэн бодох бүртгэл, за сэтгэл судлалын зөвлөгөө өгөх юм төвүүдийг ажилуулж байна. За мөн одоо орхийг сургуулийн дэргэд дууд дүрс бичлэгийн орхон студитэй. За оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв бас ажиллаж байна. За орхийг сургуулийн хэмжээнд нийт сургалтын 35 хөтөлбөр хэрэгжүүлдэг. За бакалаврын түвшинд 24 хөтөлбөртэй, магистрийн түвшинд 7, докторийн түвшинд 4 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За бакалаврын түвшинд бас нэмэлтээр бүрэг сургалтын хөтөлбөр хэрэгждэг. За хууль зүйн сургууль маань 1996 оноос эхлэн эрсдэлтэй авч 2000 оноос төгсөлтөө хийж эхэлсэн. За бакалаврын түвшиндөө эрхцүү өдөр хичнээнээр төрийн удирдлагаар, за магистрийн түвшинд эрхцүү төрийн захиргааны менежментээр, докторийн түвшиндөө эрхцүүн хөтөлбөрийг хичээлж байна. За эдийн засаг бизнесийн сургуулийн хувьд нийтдээ бакалаврын түвшиндөө 10 мэргэжлэр хөтөлбөр хэрэгжүүлж байна. Нэгтлэн бодох бүртгэл, орой хичнээнээр, за бичиг хэрэг офисын ажил, бизнесийн удирдлага, банк санхүү, эдийн засаг, аялал жуулчлал, зочилт үйлчилгээ, аялал жуулчлалын менежер, цахилгааны менежер гэсэн мэргэжлүүдээр хичээлж байна. За магистрийн түвшинд нэгтлэн бодох бүртгэл, бизнесийн удирдлагаар, за докторийн түвшиндөө нэгтлэн бодох бүртгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За хүмүүнлэгийн сургууль маань за анх манай орхийг сургууль маань одоо гадаад хэлний нэртэйгээр анх одоо орхон дээд сургууль гэсэн нэртэйгээр байгуулагдж байсан. За манай анхны одоо суурь сургууль хүмүүнлэгийн сургууль маань бакалаврын түвшиндөө 12 мэргэжлэр хөтөлбөр хэрэгжүүлж, за магистрийн түвшиндөө 3 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хэл шинжилгээ
боловсрол судлал, нийгмийн ажил, за докторийн түвшиндөө хэл шинжлэх боловсрол судлал, бакалаврын түвшиндөө бага ангийн боловсрол, за багш сургуулийн өмнөх боловсрол өдөр хичнээнээр, багш гадаад хэлний боловсрол, за гадаад хэлний боловсрол маань дотроо задарна англи, франц, хятад, солонгос, япон гээд за багш байгалийн ухааны боловсролоор за мөн одоо багш Монгол хэл уран зохиолын боловсрол, гадаад хэлний орчуулга өдөр хичнээнээр, сэтгүүл зүй, нийгмийн ажилтан өдөр хичнээнээр, сэтгэл судлал, олон улс орон судлал, за жүжиглэх урлаг, найруулах урлаг гэсэн хөтөлбөрүүдийг хүмүүнлэгийн сургууль маань хэрэгжүүлдэг. За орхон боловсрол цангийн хүрээнд орхон боловсрол цаан маань нийт одоо байгуулагдсан цагаас хойш итгэлэг 200 сая гаруй ийм одоо мөнгөн дүнгээр итгэлэг олгогдсон байгаа. За энэ нь одоо ямар шалгуураар энэ итгэлгийг одоо оюутнуудад олгох юм бэ гэхээр оюутнуудын сурлага, урлаг, спорт, нийгмийн идэвх, за багш нар болон ажилтнуудын одоо мэрэгжлийг дээшлүүлэхэд тусалдаа үзүүлэх, за сургалтанд ашиглах одоо ном сурах бичгийг одоо багш нар маань хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор, за мөн одоо ижил төстэй одоо зорилго бүхийн гадаадын байгууллага, сангуудтай хамтран ажиллах зэрэг ийм үйл ажиллагаа явуулдаг сан байна. За энэ нь оюутнууд маань их хвчлэн одоо энэ сангийн тэтгэлгийг хамгийн ихээр авдаг тэтгэлэг бол оюутнуудын 4 улирал дараалан эй дүнтэй суралцах. За суралцсан тохиолдолд 50%-ийн тэтгэлгийг авна боловсрол сангаас. За 6 улирал дараалан сурвал 100%-ийн тэтгэлгийг авах юм боломжтой орхон боловсрол сангаас. За тэгээд гадаад харилцааны тухайд одоо гадаадын олон оронтой солилцооны болон одоо тэтгэлэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. За хугацааны хувьд 1-ээс 2 дугаар 2 семестрээр за тэгээд энэний хэлбэр маань хамтарсан хөтөлбөрүүд солилцооны хөтөлбөрүүдийн маань одоо хэлбэр гэхээр 2 дээр нэмэх 2-оор 3 дээр нэмэх 1-ээр 3 дээр нэмэх 2-оор за бакалавр болон магистрийн түвшиндөө солилцооны болон хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. За энэ хэрэгжүүлж байгаа ямар улсуудтай хамгийн их одоо эрчимтэй оюутны солилцооны хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа гэхээр бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Турк улстай сүүлийн одоо 4 жилүүдэд оюутны солилцоог бол эрчимтэй явуулсан. За дээрэс нь орхон их сургууль маань солилцооны хөтөлбөрийн түвшиндөө Аз намхан далайн ихтэй сургуулиудын холбооны гишүүн сургууль. За үүний хүрээнд одоо гишүүн сургуулиудынхаа хүрээнд оюутны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна. За мөн Хятадын одоо SIAS International University, за Турк улсын Анадолигийн их сургууль, Anadolu University, за мөн Солонгос улсын Daegu University, за тэгээд Америкийн нэгдсэн улсын Missouri State University, California Baptist University гэдэг ингээд энэ сургуулиудтай солилцоо тэтгэлэг хөтөлбөрүүдийг бол оюутнуудаа солилцоод явуулаад жишээлх юм бол одоо манай SIAS их сургуульд 12 оюутан маань яваад ирсэн. За эхнээсээ 4 жилийн хугацаанд одоо SIAS их сургууль руу 4 жилийн хугацаанд яваад ирээд одоо өөрийнхөө орхон дунд сургуульд одоо багшлж байгаа бизнесийн удирдлагын чиглэлээр одоо дурган багш байна. Эдгээр маань англи хэлний түвшний шалгалтаа өгөөд дунд түвшинд англи хэл дээр хичээлийг ойлгох хэмжээний оюутнууд маань тэтгэлэг хөтөлбөрүүдэд авч явдаг. Ингээд хятад хэлийг давхар үзээд за HSK-ийн 4-р түвшний мэдлэгтэй төгсж ирдгээ. За За SIAS их сургуулийн хувьд 2 дээр нэмэх 2 чиглэлээр оюутнууд маань яваад за одоогийн байдлаар ингээд цахимаар хичээлээ үзээд ингээд сургалт
үргэлжлүүлээд явагдаж байна. За Erasmus гэдэг Европын холбооны төслийн хүрээнд за ингээд англи хэлний шалгалтыг голч дүн 2.2 дүнтэй за сар бүрийн замын зардал ингэж төлөвлөхөөр гэдэг төслөөр одоо Турк улсын Анадолигийн их сургуульд 2 оюутан маань явцсан суралцж байгаа. За мөн одоо 20 онд одоо хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд дээр маань Анадолигийн их сургуулиас гадна Kocaeli University of Trade Skills гэдэг энэ Унгарийн бас сургууль нэмэгдэж орж байна. За Италийн Roma di Tree University гэдэг Италийн сургууль байна. За University of West Hungary гэдэг энэ Унгарийн одоо энэ хоёр сургууль Италийн сургуулиудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд 21 оноос хөтөлбөр маань хэрэгжиж эхэлж байна. За мөн Хятад улсын одоо гадаад орнуудын засгийн газраас хэрэгжүүлдэг бэтгэлгийн хүрээнд манай сургуультай одоо хамтын ажиллагаатай Бүгднэмж Хятад ард улсын за сейчас International University, Pujen Normal University, Lanzhou Normal University, Zhengzhou University за энэ сургуулиуд маань одоо манай сургуультай хамтарч ажиллаж оюутны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна. За мөн Солонгос улсын Daegu, Kimchon энэ сургуулиуд маань бас хамтын ажиллагаагаа эхлүүлээд оюутны солилцоогоо хийгээд явж байна. За манай сургуулийн одоо тухайд хамгийн одоо давуу тал гэх юм бол анх одоо сургууль маань гадаад хэлний нэртэйгээр орхон дээд сургууль гэж одоо байгуулагдж байсан гадаад хэлээр их гүнзгийрсэн сургалттай сургууль. Тийм ч учраас энэ одоо суурь дээр төшиглэн одоо өнөөдрийн түвшинд 25 хөтөлбөрийг бол одоо хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр тухайн одоо мэргэжлийн англи хэлтэй оюутныг бол бэлтгэн гаргадгаараа манай сургуулийн одоо давуу тал байна. За ингээд оюутнууд маань цааш үргэлжлүүлэн одоо сургууль дээрээ энэ тэтгэлэг солилцооны хөтөлбөрүүдийг цааш үргэлжлүүлж гадаадын орнуудад одоо суралцах хамгийн одоо нээлттэй боломжтой байдгаараа давуу талтай. За ингээ Erasmus хөтөлбөрийн одоо хүрээнд манай оюутнууд маань Европын одоо 800 еврогийн тэтгэлэгтэй одоо энэ сургуулиудад явхад бол нээлттэй. За энэ ингээд манай одоо Сиас их сургууль, за Туркийн Анадолигийн их сургууль руу ингээд манай явсан тэтгэлэг аваад явсан оюутнууд маань байна. Одоо тэнд бол замын зардал сургалтын төлбөр бүгд өнгөө. За тэгээд дээрээс нь тэтгэлэг аваад ингээд сураад ирсэн манай оюутнууд байж байна. За оюутан чиглэсэн үйлчилгээний хувьд одоо орхон боловсрол сангийн хөнгөлөлтөд авах одоо боломжтой. За номын сангийн хувьд хүчин чадлын хувьд сая ярьсан. За ингээд манай төгсөгчд байна да. За манай сургуулийн хувьд 10 дахь удаагийн доктор маань сая 2020 оны 10 сард боловсрол судлалын чиглэлээр доктороо хамгаалсан. За энэ харагдаж байгаа зурган дээр энэ манай монголчуудад одоо электрон жаал гэдэг за их бүгд маань доктор хамгаалсан зураг байна. Улсын нэгэн Адяху багш манаас доктор манайд хамгаалж ирсэн зураг харагдаж байна. За ингээд бас цэргийн эрдмийн тэнхим хууль зүйн сургуулийн хүрээнд цэргийн эрдмийн тэнхим байгуулагдаад 3 жил болж байгаа. За энэ дээр бас манай төгсөгчд харагдаж байна. Манай хууль зүйн сургуулийг төгсгсөн хууль зүйн сайд Нямбатар сайд харагдаж байна. За КВ хамтлагийн дуучин УК харагдаж байна. За Очин Баянгол дүүргийн цэцэг дараагаас Орсомар гэдэг ингээд харагдаж байна да. Энэ ингээд манай орхон хасуу гэдэг олон улсын
хөтөлбөртэй охин асууд онцлог маань байна. Манай цэцэрлэгийн хүмүүс байна. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Тэрүүцтэй багштай баярлалаа. За оролцогч хүүхдүүд маань одоо багшаас мэдээлэл өгж байгаа элдвэгч багшаас маань сонирхсон асуухыг хүссэн асуулт байвал question and answer хэсэгт асуултаа бичээд үлдээгээрэй. Багш нь асуултыг уншаад тэрүүцтэй багшаас хариулт өгөөд явах юм байна. За оролцогчдоос маань энд одоогийн байдлаар 2 асуулт ирсэн байна багш. За таны презентацийн таны өгсөн мэдээлэл бас дурдсан scholarship тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар. За энэ бол одоо орхийг сургуультай эхлээд элсээд орно, дотооддоо эхэлж одоо элсэж орно. Одоо консорциумаас өгсөн одоо бүлгийн дагуу энэ одоо элсэх босго оноондоо хүрсэн оноотой оюутнууд маань орхийг сургуультай эхлээд элсэж орно. За элсэж ороод 2 жил, 3 жил ингээд янз бүрийн одоо хугацаагаар байгаа 3 дээр нэмэх 1, 3 дээр нэмэх 2, за 2 дээр нэмэх 2. За ингээд суралцж явах хугацаанд 2 жил одоо орхийг сургуультай сураад 3 жил орхийг сургуультай сураад за TOEFL-ийн болон TOEFL-ийн 6. За тэгээд IELTS-ийн оноонууд өгөөд тэгээд тухайн сургууль руугаа материалаа илгээн тэгээд тухайн сургууль руугаа явах боломжтой. За мөн одоо юуны Зүүн Аз намхан талын бүсийн манайх өөрөө гишүүн сургууль тэр гишүүн одоо сургуулиудад хамрагддаг сургуулийн хүрээнд бол оюутныхаа ингээд танилцуулгыг явуулчихна. Тэгээд сургуулиуд маань одоо оюутнаа одоо энэ оюутныг авъя гэж ингээд хүсэлтээ манай сургууль руу ирүүлнэ. За тэр хүсэлтийн дагуу оюутны солилцоогоо хийдэг юм дээ. За баярлалаа. Дараагийн асуулт маань гадаад хэлний багш босго оноо хийдвэ, ямар шалгалт өгөх вэ гэсэн асуулт байна. За консорциумаас ерөөсөө сүүлийн 3 жил 4 жил ерөөсөө бүлгэлдэг болсон байгаа. Нийт нэг 7 бүлэг байдаг. За бүлэг дотроо нэг одоо 1-р бүлгийн 1, 1-р бүлгийн 2 гэдэг юм уу ингээд нэг 2-оос 3 одоо ингээд дид бүлэгтэй. За үүний хэмжээнд бол одоо төрийн өмчийн сургуулиуд бол 480-аас дээш гэж бүр тогтцсон тоо оноогийн заагаад өгсөн. Төрийн бос өмчийн сургуулиуд бол 410-аас дээш. За орон нутгийнх бол 400-аас гэж зааж өгсөн байгаа. За бид нар манай сургууль бол төрийн бос өмчийн сургууль учраас за гадаад хэлний одоо боловсрол эзэмшгээр сурж байгаа оюутнууд маань нэг одоо хөтөлбөрт суралцахын тулд заавал 2 шалгалт өгсөн байх ёстой. Одоо 1-р хичээл, 2-р хичээл гэдэг. Тэгэхээр 1-р хичээл маань монгол хэл байна, 2-р хичээл маань гадаад хэл байна. Гадаад хэл нь орос хэл байж болно, англи хэл байж болно. 1-р хичээл нь 410 оноотой, 2-р хичээл нь 400 оноотой байхад энэ ангид орж болно. За баярлалаа. За оролцогчдоос маань нэмж ирсэн асуулт байхгүй нь. Гэтэ бидний энэ танилцуулга маань лайваар шууд хүрч байгаа. Мөн бичлэг маань хадгалагдах учраас дараа нь YouTube сувгаар орчин сургуулийн пэйж хуудаснаас хүүхдүүд төгсөгч хүүхдүүд маань үзэх бүрэн боломжтой байгаа учраас тэдгээр хүүхдүүдэд зориулаад бас та асуулт нэмэлтээр өгөх мэдээлэл байвал хүүхдүүдэд зориулаад өгч болно агшаа. Тий. За энэ саяны одоо бидний энэ танилцуулган дээрээс одоо бүр наривчилж асуух ийм асуулт байвал одоо шууд одоо манай эсэлтийн ер нь байнгын ийм албаны дугаарууд байдаг. Одоо надаас шууд асуухад бол энэ утас маань нээлттэй 89 тэгтэг 93 89 тэгтэг 92 89 тэгтэг 91 гэсэн ийм дугаарын утаснууд руу холбогдоод одоо манай мэдээллийг бүр наривчлан дэлгэрэнгүйгээр одоо хүлээн авч асууж сонирхсан асуултаа ингээд өөрийнхөө одоо хүссэн хэмжээнд авах боломжтой. За манай сургуулийн хувьд бол ер нь гадаад харилцаа хамгийн одоо илүү хөтөлбөр хэрэгжүүлдэг энэ сургууль байна.
За яг гадаад харилцаа тэгээд гадаад хэл тал руугаа учраас багшлах боловсон хүчний хувьд та мэдээлэл Гадаадын зочин багш нар байгаа. Манайд хятад хэл нэмэлтээр бүх ангиудаа одоо бүх хөтөлбөр дээр бол манай хятад хэл нэмэлтээр орж байгаа. За үндсэн бас хөтөлбөрүүдийн хүрээнд бол мэрэгжлийн ангид хэлбэл одоо их олон цагаар давуу ордог. Үндсэн мэрэгчлээс гадна мэрэгжлийн англи хэл. За үндсэн англи хэлний хичээлбэл орно давхар бас. Тэгэхээр гадаад багш нар бас хичээлээ ордог гэсэн үг тийм. Гадаад багш нар байгаа. Америкийн нэгдсэн улсаас за мөн одоо Хөх хотоос манай багшийн одоо их сургууль төгссөн багш ирж бас хятад хэл ордог. За баярлалаа шүү. Төрөний таны нөгөө мэдээлэл өгсөн презентацийн дээр бас зургнууд нөгөө мэдээлэл байдлаар харагдчихсан. Оюутны хөгжлийг дэмжсэн, оюутнуудыг хамруулсан сургуулийн дотоодын болоод гадаадын сургуулиудтай хамтарсан энэ оюутны хөгжлийн үйл ажиллагаанууд, зохиогддог үйл ажиллагаанууд зураг хэлбэрээр харагдчихсан. Та эдгээр зохион байгуулагддаг одоо онцлог үйл ажиллагаануудаас гэх юм уу мэдээлэл өгвөл. Гадаадын сургуулиудтай юу? Одоо сургуулийнхаа хэмжээнд оюутнуудтай зохион байгуулдаг одоо сургуулийн хэмжээнд манай оюутнууд маань за одоо орхны акулууд гэдэг багийг үл одоо ер нь манай сургуулиуд бусад сургуулиуд бол сайн мэдэндээ орхны акулууд гэдэг одоо урлагийн чиглэлээр за спортын чиглэлээр одоо бас орхны акулууд гэдэг ингээд спортын одоо баг байдаг. Энэ одоо спрайт одоо оюутны хөгжлээс спрайт лиг за дийлигт энэ төр одоо оюутнууд маань одоогоор бас тоглож байгаа маш их амжилт үзүүлсэн. Ер нь их урлаг спортын чиглэлээр одоо уламжлал болсон манай одоо орхны акул нэртэй ийм урлаг спортын ийм баг байдаг. Тэгээд арай ингээд орхон дунд сургуулийн орхон дунд одоо орхон хасуу дунд сургууль болоод ирэхээр орхны жаргахаа энтер гэдэг юм хөөрхөн бас ингээд арай нөгөө акулаас арай даашаа ингээд бас төвшөндөө ийм хөөрхөн нэр өгсөн юм манай урлаг спортын багууд би спрайт лиг энтер ороод манай чинь бас мөнгөн медаль, хүрэл медаль энтер авсан манай ийм хүчтэй багууд би. За баярлалаа агшаа. Энд нэг асуулт нэмжээр асуусан байна. Бат жаргал гэдэг оролцогчоос англи хэлний багшийн төлбөр хэдвэ гэсэн. Манайх сургалтын төлбөрөө сүүлийн 5 жил ерөөсөө сургалтын төлбөр бол тогтвортой 2,100,000 бүх анги яг адилхан. Бүх одоо мэрэгчтэй ангиуд бол төлбөр нь адилхан. Тэгээ манайх бол кредитээр нь биш тагмын системтэй учраас ерөөсөө ихний 1-2 семестрээр хичээллээд нэг семестр хичээллээд өдний амралт 2 дугаар семестр эхлээл ингээд дуусаад нэг хичээлийн жил үндсэндээ дуустдаг. Төлбөрийн тухайд бол яг тогтцсон. За сургуулийнхаа талаар мэдээлэл өгсөн тэр үндэсний багштаа маш их баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За мөн лайваар одоо бичлэг үзэж байгаа мөн нөхөж мэдээлэл авч сургуулийн орхон сургуулийн танилцуулгыг үзэх хүүхдүүдтэй бас сургуулийн амжилт хүсье. Хүссэн сургуультай эсэж ороод амжилттай суралцаарай. За ирээдүйд чадварлаг болсон хүчин болоорой гэж хүсье. Та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн танилцуулга маань энд хүрээд өндөрлөж байна. За та бүхэндээ ажлын, сургуулийн одоо томоос том амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа. Баяртай. За баяртай.